Мэдээний өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэйгээ дахин шинэ видеогоор уулзж байгаа бодвол их таатай байна. Яг өнөөдөр манай видео контентын болонгаар загварчлагч модель төгсөгч мань уулзж байгаа. Тэвэцэн үү. За ингээд танд юуны өдрийн мэндийг хүргэж байна. За ингээд танаас асуулт асууж эхлэхээс өмнө хамгийн түрүү таны айдаг амьтныг асуух. Алц. Амар айдаг гэж. Ингээд зүгээр ч айдаг биш бүр ингээд нэг үед яг нөгөө Сингап дэжсэн чинь Сингагийн нөгөө ботаникал гарден дотор ингээд алхаж ирсэн юм. Тэгсэн чинь ингээд хоёр юм том бүдүүн модон дунд ингээд хооронд холбоод баг нэг том аа зүрээ цэцсэн юм. Тэгэл тэрийг хараад яг баг ухаалж өнгөчихсэн юм. Нүд харах болоо. Бүр тэгтлээ айдаг. Зүгээр нэг хараалаа гэж орилдог ч биш. Тэгээ бүр яг ингээ баг одоо калап хаддаг бол хаагдах байх. Хажууд нь ч юм дий. Тэгээд амар айдаг юм. Тэгвэл та тэнцэд орж ирэх гэж зүйл л да. Нэг одоо жишээ нь Монголын нэг стат модель ч юм уу, Азийн нэг стат модель ч юм уу. Тиймэрхүү яг зураг авахлах үед аалтай зураг авалт хийхэд болжээ. Тэгвэл тэр зураг авалтыг яах вэ? Тэнцэн бол тэнцэнд орж байгаа юм шүү дээ. Тэнцэнд бол дүүнтэй чигтэй бодвол тэгэл авах гэл байх шүү дээ бодвол. Яг тэгээд ахуулж ирсэн чи бүр ямар ч айхар гэмт байл яах вэ? Хайргуйтай байл яах вэ? Гэхдээ айхаргүй тэр чинь яг одоо хиндэ нэг юм угаасаа л хиндэ хаалс дээр явах өвтөхгүй шүү дээ. Тэрийг бол гэмж зүгээр миний зүгээр толгойн дотор байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэх юм бэ? Тэр үед амар бодлол сайн өдөрдөх хэрэгтэй л гэж бодсон шүү дээ. Тэгэхгүй юу вэ? Чихэн амьдрал дээр бас хийж чадахгүй. Ер нь бол. Тэгээ та ер нь багтаа ямар очтой байсан бэ? Но Оливия гэдэг шүү дээ. Намайг амар Оливия гэж амар хүчтэй байсан шүү дээ. Тэгээд мэдгүй би амар хүлэн зөвшөөртэй байж. Гэтэ амар айхгүй. Тэгээд хин цэнгүүч гэсэн хаяа мэдгүй би Попойтой ч хайрлан ч юм гэж бодсон шүү дээ. Тэгээд битээрээс нэг ярьжсэн Халивинаар билээ Попой Оливия очихгүй гэж ярьжсэн. Тэгээд энэ жилийн Халивинаар тэгвэл гоё юм шүү. Магадгүй Халивинд хэрвээ орох юм бол за манайхаа ер нь төгсөөгч Цэнгүүний 2 жилийн Халивинаар яг тийм болохыг хүлээе. Хацтай хүлээж чинь. Ер нь бол нэрээ яг цэцсэн чинь хэр амар адилхан харагдаж байна. Нэр адилхан юм байна. За, яг та ингээ өөрийнхөө биеийн хэсгээс яг хамгийн таалагддаг зүйл үү? Би гарандаа амар болчихсон. Ер нь бол яг би угаасаа юу багаас л ер нь тийм байсан гэж гарандаа юм шүү дээ. Тэгээд бас их шивэсийг бас ган дээр хийлгэсэнтэй албаа гэж. Ер нь нэг юм байдаг л та. Өндөр өсгөд өмссөн өөртөө ихтэй нарахгүй яваа бүсгүй хараад ирчүүч удаадаг. Тэгвэл яг эмэгтэй хүний гоо сайхан юун дээр оршдог вэ? Таны хувьд? Өөрийнхөө. Тэг ер нь бол өөрийгөө эмэгтэй хүн өөрийгөө хайрлахаас ихтэй юм болов гэж боддог шүү дээ. Тэгээд нэг юм одоо хэмнээ нэг юм заавал нэг эмэгтэй хүн яг л ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм би боддгоо маа ингээд нэг юм ямар ч юмний ингээд нэг хэр хэмжээг тааруулж чаддаг тийм. Яг хүчтэй бол хүчтэй их хитрхий биш тийм. Хатуу бол хатуу их хитрхий биш. Жихан энэ зүйлэн бол яг энэ зүйлэн их хитрхий биш тийм. Нэг юм бүх юмний нэг домжийг тааруулж чадсан тийм. Тэнгүүтээ гол нь өөртөө хайртай. Өөрийгөө хайрлаж чаддаг. Тийм эмэгтэй хүн л айгуу гоё харагддаг юм гэж боддог шүү дээ. Яг тэгэхээр өөрийгөө хайрладаг эмэгтэй хүн ч бас бусдыг ч гэсэн ялчгүй хайрлаж чаддаг юм. Ядчил ингээд нэг хоолой газар орлоо хийцтэй ресторан орлоо нөгөөч чинь ядчил зөөгчтэй найтаа харьцаж чаддаг. Тийм эмэгтэй ч үл гоё гэж боддог шүү дээ. Та одоо олон улсад ажиллаж байгаа гэж олон улсад гадаад явж хахад за манай монгол залуучуудыг энэ цагийг сурчаасай яг иймэрхүү байгаасай гэсэн ямар тийм зан ашны гэж юм. Ер нь гадаадтай юм биш үү? Тийм их одоо амар амар санагддаг юм амар хувь хүний орон зайг амар хөндлөдөг юм. Одоо ингээд нэг хүн шилбэл зүгээр гадаа ингээд тавчтайгаа явж ийл юм жоо тийм л доо. Хинч тийм тоохгүй. Тэгвэл манай дэйг бол тэгэж үгүй даа. Тэгэхээр надад тэр цаан амар хэцүүсэн юм даа. Тэгээс ийм хүний ингээд одоо хиндэ манай ээж бол амар чөлөөтэй хүчлэх дуртай байхгүй. Ингээд юм эмэгтэй малгайтай зам зам сөөлтэй. Түүний том
мордтой өмсөөл гэдэг чинь бүүц өмсөөл манай ээж юу бас өөр стил гэхгүй тэгээ бас аюул олон жил Германд амьдсан. Ер нь Германд ч хүмүүс ер нь тэгж л уцалдаг байхгүй юу. Тэнгүүт хүмүүс чинь надад бүр нэг юмэс чирж ирсэн. Өөрөө ингээл хумс руугаа гооцсон тий аюул гоё явж ирсэн. Ээж нь амар шиг тавсаар харагдаад байсан гэж боддог. Гайхаа. Тэр чинь тий миний ээж чинь одоо юу хэмдэ өөрөө өөртөө аюул ихтэй өөрийнхөө сонирхлыг тий өөрийнхөө стилийг олцсон тийм нэгтэй юм баггүй юу. Тэгээ би тэр хүнд юу хэмдэ та одоо ингэж гэж заах ирэх надад ерөөсөй байхгүй байхгүй. Манай ээжд бол тийм нэг би ингээ хүмүүс хийлгээл ингээл ирж ээж чистэ нэг хэнийг хуурах гэдэг. Тэгээд нэг хэмдэ ингээ нэг юм тэр чинь амар мохоо үний хувийн орон зайг ерөөсөй хөдлөхгүй байна л дээ. Яг миний ээж авсан гэж байна. Тэр бол миний ээж гоё харагдаж байгаа. Өөртөө баярлж байгаа, надад ч гоё харагдаж байгаа. Тэгэл болох өөр хийц чинь тийм хамааралтай гэдэг ч юм уу, хушуугаа дүүх тийм асуудал огт биш байхгүй юу. Тэнгүүтээ тэгэл юм биш. Одооны хүмүүс ингээл бариу өмд өсөөл бид нар нүсчлээ. Яаж ч байгаа ямар тийм юм санаа зовсдог ямар амар цэцтэй юм байна. Тэсний улаан хүртэг бөөндцэн юм л дээ. Гэхдээ бөөндцэн бол юм биш. Тэгсэн байсан ч гэсэн тэр хүнд ямар хамаатай юм. Тэгээс нэг юм хөр хүний орон цайг хөдлөх одоо манайхан жаахан нэмэгдээсээ л гэж үздэг. Үлдснээр бол гайвш шүү дээ. Ер нь л энэ цагаа тас хэрэгтэй шүү. Ер нь бол би нэг ихтэй юу гэж бодож шүү. Яг ингээд ийм зангаар өөрийгөө бас хүмүүс нэрвэтүүлээд өгөх юм гэж бодож шүү. Ямар ч нэрвэтгэх шаардлагагүй тийм. Угаасаа л энэ нийгэм чайг хөдөлтэй байна шүү. Тийм юм бол нэгэмж өмнөж хөдөлчихэд амар шаардлага бол байхгүй л гэж би боддог юм. За манай яалгийн өсвөр насныханд зориулж тэгээ та өсвөр насны дээр юу хийж амжаасаа, юу хийж үзээсээ болон юу бити хийгээсээ гэсэн тийм зүйлээс болцол. Сайхны талаас уу? Ер нь бол өсвөр наснаас ер нь бол би юу гэж бодд юм нэгдүгээр гэх юм бол шүү дээ хилээ маш сайн хөгжүүлээд Google гэж юм байгаа шүү дээ. Надаас ингэж аюу олон асуултууд ирдэг байхгүй би одоо ингэ энийг ингээрэх энийг яах вэ? Тэмүүц чинь юу юм бэ? Google гэдэг юм байгаа шүү дээ. Google гэдэг юмтэй ингээд одоо ингэ Facebook орж чадчих гэдэг чинь тэр чинь интернеттэй холбоотой те тэгэл Google орох боломжтой л гэсэн үг. Ямар ч асуулт байсан интернетээс Google дээр болно шүү дээ. Би л одоо тийш би ерөөсөө ер нь хүнээс юм асууж үзчихсэн тохиол байдаг шүү дээ. Яг тэгэхээр Google байгаа. Google дээр л Google байгаа. Гэхдээ тэгээд тэрнээс гадна гэх юм бол өөрийгөө хөгжүүлэх тал дээр ингээд нэг юм би ингээд замраа гэдэг ямар гэдэг байхгүй юу. Гэтэ ингээд яах вэ гэж асууад байдаг байхгүй юу. Үгүй яах вэ юм гэдэг тийм биз дээ. Ямар байвал явал та. Эцэг чинь яах вэ гэдэг байхгүй шүү дээ. Тэгээд одоо юу юм эсвэл зурд сурмаараа гэж бодчих. Тэгээд яа тийм гоё ингээд чөлөөт цаг зөндөлөх гэж зурны дугаар явал та. Ингээд би яг охиноо гаргасныхаа дараа ер нь амар завгуулсан байхгүй юу. Тэгээд охиноо гаргаад болохгүй амар завтай байсан ойлгож байгаа байхгүй. Тэгээд шууд олон юмд явдаг байсан байж гэж боддөг юм байна. Тэгээд одоо ингээд юу хэмжээ замрын амьдлт юм заавал юм мэтэл ярих өгдөг биш шүү дээ. Тэр чинь яг алхаа энэ хичээл орж байгаа. Гэтэ тэр чинь одоо нүүр бодолт, хувцлалт юу дээ харьцаа гэдэг чинь аюу гоё хичээлүүд ордог болсон байлээ шүү дээ. Одоо би ангийн 10 жилийн өмнө амьдлт явж байхад хэмбэтүүсэн. Одоо тийм болсон үү? Тэгэхээр одоо тэндээстэй ямар ч юмнаас авахыг аваад хайхыг хайдаг гэж чаддаг болох хэрэгтэй юм чинь. Тэгээд агентлагт явсан ч гэсэн тэндээс авахыг аваад хайхыг яалдаг ч юм уу. Аюу олон талаасаа өөрийгөө хөгжүүлдэг байгаасаа гэж аюу хүсдэг юм аа. Яг тэгвэл би яг тэр үедээ хийхийг хүсдэг байсан аюу олон зүйлээ хийгээд байхгүй. Би өөрөө харамсдаг болохоор хийж байгаа шүү. Зөв нь манай төгсөгчийн хувьд амар шийдэмгийн зөрөгтэй юм шиг мэддэг. Ер нь бол гадаад төрхний өөрчлөлт ч юм уу сэтгэлдээр бол нэлээд зөрөгтэй ханддаг. Тэгвэл яг чирхэн үед харамсчихсан юм уу байгаа юу? Одоо чи үсээ тайруулчаад би тайруулдаггүй байжтэй ч юм уу. Юусэн харамсчихсан удаа байдаг шүү дээ. Үс тэгэл үсээ нэргээл уугч шүү дээ. Асуу. Тэгээд хамгийн гол нь үсээ ямар ч болгож одоо янзлсан байсан. Ингээд нүүр будгаа гэдэг чинь мэдээ өөр доор нь өсөх хувцаал тэрэндээ тохиолж бас өөрчлөлт байх хэрэгтэй л дээ. Яалтч удаа би ингээд нэг хэсэг ягаа өсдөөсөн шүү дээ. Тэнгүүр чинь өмсөж болохгүй өнгөнүүд амар олон гараад ирж байгаа юм чи. Тэгвэл тэрийг өмсгөл бичээлтэй тийм үү. Тэгээд нэг юм нүүр бодол гэдэг чинь хувцлалтаараа ямар ч үс заслыг тодорхой хэмжээгээр ингээд
зохицуулчих болдог болохоор надад л амиг тийм харамсч байсан юм байна. Тэгэл би ч нэг хэсэгтэй яг ядаргаатай үе байгаа л да, би ч нэг хэсэг нэг энэ талаа ухсан байсан байхгүй юу. Тэгээд тэр чинь ингээд яг урах явцсан лай байгаа юм чи энэ нэг хэсэг хүс юм байгаа гэдэг. Тэгэл одоо яг нэг нь хэцүү юм чи үсээ голоор байгаа л ингээд хойш нь боогол гэдэг ч юм уу. Тэг эсвэл голоор нь хуугаа шууд ингээд заваа тавиал. Тэгэл яаж хийж байгаа л учрыг алхал юм чинь нэг тийм харамсчихсан удаа байдаг. За одоо манайхаа ер нь бол хайр дурлалын сэдвээр орно. За ер нь Цэнгүүнийхээс хамгийн их таалагддаг зан ашиг юу вэ? Цэнгүүн аяа мэдрэмжтэй шүү дээ. Одоо нэг юм хэмдэг. Би нэг ингээл одоо нэг зураг авалтын дараа гэдэг ч юм уу. Эсвэл нэг уулзалтын дараа томжигэд нэрвцсэн ч юм уу. Байгаа шүү дээ тий. Байвал тэгээ намайг ирж аваад тэгэл би ингээ машин цуу шүү дээ тий. Тэнгүүт тэгээд 30 секундын дотор ерөөхдөө надаар хилүүлээд дэлтгүү мэдэрчдэг юм бэл нэр өнөдөр яасан ажил дээр юу болсон гайгүй юу гэж асуугаад ингээ нэг юм би ууртай байгаа шүү битгий хажууд талчнаад байгаарай гэж хилүүлэлтгүй өөрөө мэдэрчдэг. Тэр зам нэг юм айгаа олон зам таалагдсан л гэхдээ хамгийн таалагддаг зам тэр юм одоо нэг тэр мэдрэмж жах юм ихтэй юм шиг. Би тэр нэг таалагддаг. Тэгсээ яа гэж Цэнгүүний ахта өнгөрүүлж исэн. Тийм хамгийн аз жаргалтай, хамгийн турсамжтай чи бидний хуваалцаа ямар турсамж вэ? Бид зөндөө штэ. Шигээ фильм. Актер яаж исэн юм? Нотлон байсан баха. Нэг дүүтэйгээ уруулахнаас нэг 4 хоногоор урагшаа авчаад өндөрсөн байхгүй. Зүгээр л ингээд нэг тарих толгоо бослоод тий. Ингээд зориг байхгүй. Зүгээр л яваад ирээд нэг өдөр шийдэл тэгэл би чи ээжд хэлээл тэгээд явж исэн байхгүй. Бүр ингээд ээж би аяга нэрвтэй дээ. Би зүгээр амар гоо явчаал 4 хоног явчаал хүрээд ирээд тэгээд нэг 4 хоног аягаа явж авчихсан. Тэгээд яалч шиг нэг юм ямар ч нэг ажил байхгүй тэр ингэр чинь хатуур явахтай битүү нэг юм юу хүндээ яаж л ингээд гадар төрхөнд очсон санаа зовхгүй заа юм чи хаваагүй явж байгаа. Тэгтээ аяа гоёсан нэг сэтгэл санааны хөвчлөө 4 хоногийн турш яг өөр зөндөө байгаа л та. Гэтэ сайхан яг ингээд асуусан чинь тэр одоо ялцч бас санаа зовхгүй. Манай охтуудаа төсвөр насныхаа гоо сайхан дээр өгсөн илүү юм. Ер нь яг нүрэ яаж бодвол гоё вэ? Эсвэл гоо сайхан дээр яаж авах зүгээр вэ? За яг нүрэ яаж бодох тал дээр гэдэг юм бол яг ингээд идэхгүй тэгээд том тухтай бол тэрийг ажиж болох. Тэгээд ингээд ийм хамартай бол тэгээд зөө нүрний төрөгч гэж яг шиг би тийм ярих амар дуу. Энэ хараад байна шүү дээ. Миний бодлоор зөө нүрний төрөх, гурваны нүрний төрөх гэж хязгаарч байдаггүй л байна. Тэр чинь тэгээд хүн ямар харагдах вэ чинь тэгж л харагдах гэдэг ч юм уу. Тэгмээ өсвөр үеийн охтоо зөөлөн бодвол гоё боёгүй. Тэр өсвөр үеийн охин өөрөө зөөлөн бодмаар байвал зөөлөн бодох хэрэгтэй тий. А би л 15 настай хар смоки аяг хэл явчихдаг гэсэн чинь. Гэтэ би тэр гол нь би буруу бодох гэсэн л та бодож байгаа. Ингээд зүг цохолцсон юм ингээд тэрийг уусгал гэдэг юм уу. Би зүгээр зөвлөөрөө гоё юм биш үү тий. Ямар нэгэн бодолт хиймээр байвал тэрийг зүгээр гол нь зөв хийгээрэй л гэж хэлсэн. Заавал тий хөмсөг өргөн байвал муухай. Хин тэгээ хэлсэн тийм үстэй. Тэр чинь би бол өргөн хөмсөх дуртай. Тэгээд би зарим нэг өдөр амар өргөн хөмсөхтэй баймаар санагдвал би өргөн хөмсөг зураал явдаг. Тэгээл тэр тийм болохоор юу юм бэ нэг юм ямар ч хамгийн гол нэг хөмсөх нь ингээд нэг юм төбө тавьсан юм шиг биш үү? Ингээд уусах хэсэгт нь уусгацсан тийм л байхад болж байгаа байхгүй. Тийм болохоор заавал ийм байх ёстой тий. Ийм байвал илүү гоё. Тэр чинь ерөөсөө би ер нь яхаар би тэрийг мэддэг тийм үстэй. Тэр чинь миний ч мэддэг юм биш шүү дээ. Зүгээр л ямар нэгэн тий хар смоки яг хиймээр байвал тэрийг гоё зөв хийгээл гоё зөөлөн бодолт хиймээр байвал тэрийг гоё зөв хийгээл гол нь удахын өмнө заавал будга харин арилгаж унсаж байгаарай гэж хэлмээрээ яг бол будга арилгах багч ярьсан. Амар аяг бүртөө хөшөрдөг. Ус сайн ууж явах хэрэгтэй шүү гэж хэлмээрээ тий. Тэгээд тий бас арьсаа сайн буужуулж байгаарай гэж хэлмээр. Ингээд яг тийм бол өгцөн арьс ингээд арьсан дээр байгаад байхаар одоо ингээд харбата гарна гэдэг ч юм уу. Арьс ингээд нэг юм гялалцсан байхаар болчдөг. Тэгээд хөдөлгөөн сайн хийж байгаарай л гэж хэлмээр. За яг одоо үед бол загвар өгч болох гэж байгаа
охтуудд маань яг юу комментүүд хийвэл одооноос бэлтэж хэлж байгаа болохоор яг юу бэлтгэх хэрэгтэй вэ гэдгийг яг жоохон зөвлөгөөгөө тэмдэглэж байна. Одоо мэдээлэл өгсөж байгаа хэрэгтэй. Хэрвээ яг гадагшаага карьер хөөе гэж бодож байвал багасаа эхлэх хэрэгтэй. Тэгээ би нэг бас бичижсэн байхгүй нэг Facebook дээр л явж ирсэн. 16-ч хүрээгүй бэжэж агентлагт яваад болцсон өгтөө гэдэг байхгүй. Гадаадд өгтөөд 13 настайгаасаа зовлонч эхэлдэг. Тийм бэжэж карьерээ яг гэдгүү хангалттай буцаадаг юм. Би 19-өөс 18 ангиас эхэлжсэн байхгүй. Амар орчихсон ч яг Берлинд очиж үзсэн чинь 18 дэх хүмүүс чинь алхитийн жишээлбэл Наоми Кэмпбелл чинь 18 дэх алхитийн дэлхийн супер модель гэж үзсэн байна. Тийм болохоор ирэх юм дээр гадагшаа карьер хүн гэж хичвэл багасаа эхлэх хэрэгтэй нэгдүгээр шүү дээ. Гэхдээ бас үг хэмдэг модель гэдэг чинь тодорхой хэмжээгээр заавал өгөгдөл байх шаардлагатай, өндөр байх шаардлагатай, бас профайл байх шаардлагатай. Тэгвэл манайтай нэг явуулсан гэдэг халтгай юм байж гэл тэ том бүкс бол ерөөсөө модель хүнд тэр тусмаа гадаад үзэж байгаа бол ер нь байхгүй байх тусмаа байдаг. Би чинь яг өхнөө гарахаас амар том мэдээсэн байхгүй юу. Тэгээд яг Берлинд очсон чинь айгүй олон дизайнер бас чи амар муухай хямдхан харагдчих юм гэдэг сонсч ирсэн. Тэд чинь бүр ингээд амар хэцүү юм чи тийм сонс. Гэтэ их юм гадаад бол дизайнерууд хүнийг хайрлахгүй хэлдэг байхгүй шүү. Энэ одоо сэтгэлийн өвч чинь тийм байхгүй шүү. Чи юм муухай юм чи одоо зөвхөн дотор очсон мэдээл юм ааш юм шиг тэгжсэн. Тэгээд тийм болохоор юу гэх юм бэ нэг юм тэр одоо ер нь тийм байдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд мэдээч хэрэг хэл үнтэй харьцах харьцаа тэгээд хэлний гадаад хэлний чадвар ер нь сайн байх хэрэгтэй. Тэгээд мэдээч ярьсан айгу сайн арчилдаг байх хэрэгтэй. Яалтчгүй одоо ингээд энэ canvas байгаа шүү дээ. Тийм нүүр цэвэрхэн байхаас өөр арга байхгүй одоо. За тийм нэг юмрхүү юмнууд өндөр тэг болох тууштай спайхтаарэ гэж хэлсэн. За ингээд битэрийн видео ингээд дуусчихъя. Битэрийн видео таалагдсан бол like and share. За ингээд баяртай. Дараагийн видеогоор уулзъя. Баяртай.